Сайн байцгаана уу? Өглөөний мэндийг хүргэе. Намайг Сувдаа гэдэг сэтгэл зүйн болоод амьдралын дасгалжуулагч. Энэхүү бичлэгээрээ өглөө болгон хийх боломжтой богино хэмжээний өглөөний бясалгал буюу өглөөний залбирал өөрөө өөртөө хэлэх батламжийг хүргэж байна. Энэхүү бясалгалыг өглөө болгон өөрөө өөртөө хийж давтан сонсож хэвшснээр амьдралтаа гайхалтай өөрчлөлт гарах болно. За ингээд бясалгалд орцгоё. Өглөөний бясалгал, өглөөний батламжиг. Өнөөдөр та гайхамшигтай нэгэн өдрийг туулна. Өнөөдөр та гайхамшигыг нүдэрээ харна. Өнөөдөр та урд нь анзаарч байгаагүй хайрыг мэдэрнэ. Өнөөдөр та өмнө нь мэдрээгүй чадвараа ойлгоно. Өмнө нь үнэлж байгаагүй үнцэнээ мэдэрнэ. Эдгээр зүйлс нь аль хэдийн таны дотор байсан. Та зүгээр л урд нь анзаардаггүй байсан хэрэг. Хайр, авьяас чадвар, үнцэн энэ бүх таны дотор оршин байдаг. Гайхамшиг таны яг хажууд бий. Өнөөдөр таны дотор эдгээрийг анзаарах мэдрэмж сэрнэ. Тиймээс та эдгээрийг олж харж ойлгох болно. Өчигдрийн хүртэл та асар их амжилт гаргасан байсан ч бай. Эсвэл олигтой үр дүнд хүрээгүй байсан ч бай хамаагүй. Энэ бүхэн зөвхөн эхлэл. Таны амьдрал үүгээр дуусахгүй. Танд гайхамшигтай нэгэн өдрийг авчрах зүйл бол өөртөө итгэх хүч юм. Та өөртөө эргэлзэх хэрэггүй. Та өөртөө итгэж болно. Та бол гайхалтай нэгэн. Танд асар их үнцэн бий. Танд хязгааргүй их боломж бий. Авьяас бий. Өнөөдөр та эерэг байдлаа бусадтай хуваалцаж, үйлдэл хийж, сөрөг бодлоо өөрчилж, хүлээн зөвшөөр. Тийм ээ, та өнөөдөр гайхамшигтай нэгэн өдрийг туулна. Өнөөдөр та гайхамшиг нүдэрээ харна. Гайхамшиг таны яг хажууд байна. Нарны алтан гэрэл тань дээр тусч байна. Та нэмсгэлэн гүнзгий эмсгээ авч өнөөдрөөс эхлэн өөрийгөө хүссэн гайхамшигтай амьдралаа бүтээж эхэлнэ. Өнөөдөр танд гайхамшигтай өдөр байх болтугай. Танд амжилт хүсье.